Казахстаны Алматы хотын Мамар дүүрэгт болсон нэгэн хэргийн талаар ярьж өгөх болно. Алматы хотын Мамар дүүрэгт байдаг хувийн байшингуудын нэгнээс цагаачлалын албаны хилцээний 2 мэргэжилтний цогцос олджээ. Биендээ 20 гаруй бууны шархтай эдгээр цогцсуудыг толгооноос нь онож буудсан нь тодорхой боллоо. Алга үйлдсэн байдлыг нь харахад хүн аль сурсан жинхэнэ мэргэжлийн алуурчид гэдэг нь тодорхой. Энгийн нэгэн албан хаагчдыг ингэж аимшигтай хөнөөх ямар шалтгаан байсан бол? Хувийн өч хонцно уу? Аль эсвэл их хэмжээний мөнгөний асуудал байна уу? 2000 оны үед хотуудын автобусны бодол, цахилгааны шунгуудаас янз бүрийн зар сурталчилгааны бичгүүдийг маш олноороо хардаг байсан үе. Тэр байтугай гудамж гэр орноор нь явж та бурханд итгэх үү гэсэн сонин бичиг тарааж явдаг байсан. Мөн таны амьдралын утга учир юу вэ? Энэ амьдрал та сэтгэл хангалуун байдаг уу гэсэн асуултууд тэр үед арай гэж амьдарч байсан зарим иргэдэд маш эмзгээр тусдаг байсан үе. Алматы хотоос 18 км-ийн зайд байрладаг Алматы нисэх онгоц буудал нь 1998 онд анх удаа Алматы олон улсын нисэх буудал гэсэн зөвшөөрөл авсан байсан. Хамгийн аимшигтай нь гэмт хэрэгтнүүдээс Алматы олон улсын нисэх буудлын гараар зурсан газрын зураг нь олдсон. Тэр үеийн сайдын туслах Василий Зимашовын хэлснээр яаралтай арга хэмжээ авсны үр дүнд цагдаагийн албан хаагч нар хуучин Форд автомашины хэний эзэмшилт байгааг нь мөн яг хаана байгааг нь олж тогтооно. Машин Алматы хотын ах сайд үүргийн ойролцоо Дружва тосгонд байгаа нь тодорхой болон гэрийн эзэн Нязов автомашиныг саяхан хятад улсаас ирсэн нэгэн танил нь энд төр тавихыг гуйсан тухай хэлнэ. Харин Нязов гэмт хэрэгтний юу хийдэг талаарх ямар ч мэдээлэлгүй болж таарна. 4 өдрийн дараа цагдаагийн албан хаагчид байр түрээслэгч нараас авсан мэдүүлгийн үр дүнд нэг с ижигтэй хүний араас мөрдөж эхэлнэ. Байршил нь ахаан Сатбай гудамжны уулзуурт байгаа түрээсийн байранд с ижигтнүүдийн нэг нь барьсны дараа бусад гэмт этгээдүүдийн талаар мэдээлэл баг багаар олдож ирэхлэн. Тэд бүгд найрамдах хятад улсаас ирсэн уугар иргэд Уйгур Озатив туршлагатив гэсэн нэртэй Зүүн Туркестан Исламын хөдөлгөөний терроризм бүлэглэлийн гишүүд бүгд олон улсын Интерполоор иргэн сурвалжлагдаж байгаа хүмүүс. Тэд өмнө Кыргызстан хотод бас ийм төрлийн хэрэг үлдэж Бордоо гэд захыг нь шатаасан. Хятадын банкыг дээрэмдсэн. Тэд яагаад энгийн нэгэн цагаачлалын албан хаагчдыг хэрцгийгээр хөнөөсөн нь одоо тодорхой боллоо. Олон улсын Интерполоор иргэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтэнгүүдийн бичиг баримтыг нь хаанаас ирснийг нь ямар ажлаар явж байгааг нь асуусан албан хаагч амьд үлдэх ямар ч боломжгүй байх нь тодорхой. Тусгай албаныханд хэд даврагч терроризм бүлэглэлийн байр руу нэвтэрч баривчлах зөвшөөрөл олгов. Эхлээд тэдний байрладаг байрны цахилгаан болон газын таслах хэрэгтэй байсан. Өдрийн цагаар цахилгаан болон газын таслах боломжгүй болсон тул тэд ажиллагаагаа шөнө хийхээр болов. Харин хуршүүддээ тэр өдөр байрнаасаа түр холдохыг санал болгов. Хамгийн сонирхолтой нь зарим оршин суугчид цагдаагийн энэ шаардлагыг биелүүлэх боломжгүй гэж мэдгдсэн. Аливаа улс оронд ийм төрлийн үйл ажиллагаанаас татгалзах нь хууль бус гэж үзэв шаардлага биелүүлээгүй оршин суугчдыг хүч хэрэглэн холдуулж нүүлгэн шилжүүлэх ажлыг хийдэг юм байна. Харин Казахстан улсын хувьд ийм үйл ажиллагааг анх удаа гүйцэтгэж байгаа болохоор иргэд болон тусгай албаныхан аль аль нь ямар ч туршлагагүй байсан. Тиймээс оршин суугчдад ядаж цонхноос хол байхыг мөн чимээ гарсан үед шаланд хэвтхийг анхааруулв. Энэ үйл ажиллагааг тусгайлан бэлтгэгдсэн сунхаар тусгай албаныхан гүйцэтгэв. Террорист бүлэглэл байрныхаа мухрын өрөөнд орж өөрсдийгөө бүрэн зэвсгэлсэн байв. Тэдний сайн бэлтгэгдсэн тусгай албаныхан өгсөн хариу сохилтоос мэдрэгдэв. Эхний дотлолтод тусгай албаныхан орж чадаагүй. Харин хоёр дахь дээр нь нулимс асруулагч гранат ашиглана. Мэдээж шууд эхнийх дээр ийм зэвсэг ашиглаагүй учраа орчин суугчдын аюулгүй байдалд шууд холбоотой байсан байна. Гэвч тэд маш их эсэргүүцэж буу зэвсэг ашигласан тул өөр арга байгаагүй юм байна. Хэсэг хугацааны дараа терроризм бүлэглэлийн нэгэн бууж өгөхөө мэдэгдэж орилж хаширч эхлэв. Гэвч бүх зүйл оройтсон байлаа. Маргааш нь тухайн үед ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан Хасим Жомарт ирж оршин суугчдтай уулзалт хийжээ. Оршин суугчдыг тавширхыг уриалж оршин суугчдын амгалан 50 байдлыг алдагдуулсны төлөө уучлалт гуйжээ.